Эн жарны анхны шанг татаж, хүчит тракторыг анх жолоодож, анхны үйлдвэржилтийг бий болгож, анхны сургуулиудыг нээлцэж, социалист уралдаанд сум дүүргээрээ манлайлж, ажлын амтыг биеэрээ мэдэрч, эдэрхэн залуу насаараа гойж явсан Монгол улсын анхны гэгдэх бүхий зүйлсийн эзэд маань энэ цагийн ахмадууд болж, эдүгээд тэднийг нэгтгэсэн хүчирхэг байгууллага 90 насныхаа тэгш ойтой золгож байна. За Монголын эрхэм хүндэт ахмадууд, азай борлуудаа Монгол улсад ахмадын байгууллага үүсгэгчний түүхт 90 жилийн тохиож байна. Энэ түүхт тохиолдуулан Монгол орны өнцөг болон бүрт ажиллаж амьдарч байгаа нийт ахмадуудаа баярын мэнд хүргэж, ад жаргал сайн сайхан хүсэн өрөөё. Монголын ахмадын байгууллага 1931 оны 7 дугаар сарын 31-ний өдөр Бүгд найрамдах Монгол Орд улсын баг хурал ардын засгийн газрын хамтарсан хурлын тогтоолоор анх Барцааны хамс байгуулагдсанаар түүхэн эхэлсэн юм а. Энэ Барцааны хамсыг байгуулсны учир нь бол ардын хамсгалын яснаас 13 жилийн дараа өндөр настай болсон Ахмад Барцаануудыг төрийн халамж хамгаалтанд авах, тэдний аж амьдралыг дээшлүүлэх, дэмжиж туслах зорилготой анх Барцааны хамс байгуулагдсан юм а. За ингээд дараа нь 1968 онд ардын хувьсгалын Барцаанууд төдийгүй социализм бүтээн байгуулалтанд идэвхтэй оролцож алдар гавьяага мандуулж исэн хөдөлмөрч дайчин уламжлалтай ахмад наснуудыг алдаршуулах, тэдний аж амьдралыг төрөөс халамжлан анхаарах зорилготойгоор 1968 онд хувьсгал тэмцлийн хамт зүтгэлтний хороог ардын хурлын тэргүүлэгчдийн дэргэд байгуулан өргөжүүлж ажилласан байгаа юм. За энэ бол одоо нийт ахмадуудын сайн сайхны төлөө анхаарал хандуулж тавих томоохон арга хэмжээ болсон. Энд Барцаануудад тэтгэвэр тусламж олгох, хувьсгал тэмцлийн ахмад зүтгэлтнүүдийг тодруулан бүртгэх, тэдэнд мөн одоо төрөөс хуулийн дагуу тодорхой дэмжлэг төсөө үзүүлэх олон төрлийн арга хэмжээнүүд хэрэгжүүлж ирсэн. Энэ хувьсгал тэмцлийн ахмад зүтгэлтний хороог 1988 онд өргөтгөн зохион байгуулсан. Үүгээр бол зөвхөн Барцаан алдар нэртэй ахмадууд төдийгүй нийт Монголын одоо тэтгэврийн насанд хүрсэн ахмадуудыг хамруулан үйл ажиллагаа явуулах зорилгоор Монголын ахмадын холбоог байгуулсан байгаа. За энэ бол төрийн бас байгууллага хэдий ч гэсэн Монголын одоо нийт ахмадуудын эрх ашигыг одоо хамгаалж ажиллах юм том үүрэгтэй байгууллага байгуулж сум нэгж албан байгууллага бүх газруудад одоо ахмадын хороо байгуулагдаж салбар нэгжүүдтэй болж өргөжиж энэ үндэсний хэмжээний томоохон одоо байгууллага болж өргөжин хөгжсөн юм а. Монголын нийт ахмад наснуудын нийтлэг эрх ашиг, эрүүл мэнд, ая тухтай амьдрах нөхцөл боломжийг бүрдүүлэхэд чиглэгдсэн үйл ажиллагааг зохион байгуулах, ахмад насны тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан төр засгийн хууль, тогтоол, шийдвэрийг хэрэгжүүлэлтэнд хяналт тавих, ахмад насны тэтгэвэр тэтгэмж, халамж, хөнгөлөлт, үйлчилгээний чанар хүртээмжийг сайжруулахад дэмжлэг үзүүлэхэд энэхүү холбооны гол зорилго оршдог бөгөөд ахмадын холбоогоор дамжигдан нийгэмд нүдэ олсон олон шийдвэрүүд гарч бодит амьдрал дээр тусгалаа олон хэрэгцээр байгаа билээ. Монгол орнд Ахмадын байгууллага үүссний 90 жилийн болж байна. Энэ 90 жилийн хугацаанд манай Монголын Ахмадын байгууллага Монгол орныхоо төлөө, Монголын ахмадынхаа төлөө асар их зүйлийг бүтээсэн. Энэ нь бол өнөөдөр Монгол орн яаж хөгжсөн байгаа, ямар их одоо ололт амжилт олсон байгаа гэдэг нь ойлгомжтой. Эрүүлэг хамгаалах салбар, боловсролын салбар, шинжлэх ухааны салбар, бүтээн байгуулалтын салбарт манай ахмад үе энэ хугацаанд их зүйлийг бүтээсэн. Бядан сүүлийн 16 жил тэргүүний холбоо зөв шалгуулах, бүтээлч ахмад шалгуулах уралдааныг энэ ойгоо өгтөж уралдаан зардаг ийм уламжилтай. Үнийг манай засгийн газар яам, боловсрол шинжлэх ухааны яам ихээхэн дэмжиж хөрөнгө мөнгө өнөө талаар тусалцаа үзүүлж ингэж ажилдаг уламжил тогтоод 17 дахь жилдээ болж байна. Тэгэхээр энэ дээр өнөөдөр ихэд 60 шахан бүтээлч ахмад шалгуулсан 100 шахан тэргүүний холбоо зөвлөлтөд болсон байна. Давхардсан тоогоор. Энэ бүх амжилт ололт бол тэтгэвртэй гарсан багш нар, тэтгэвртэй гарсан ахмадын дотор
ихээхэн нөөц байгаа гэдг нь ойлгомжтой байна. Ахмадуудыг одоо бүтээлч ажилд хандуулах залуу улсууд үлгэр жишээ болох талаар ихээхэн амжилт олж байгааг хэлэхэд таатай байна. Нэгдсэн үндэсний байгууллагын ерөнхий ассамбле 1992 оноос жил бүрийн 10 дугаар сарын 1-ний өдрийг олон улсын Ахмадын баяр болгон тэмдэглэхийг дэлхийд даяар албан ёсоор тунхагласны дагуу манай улс Ахмадын баярыг уламжлал болгон тэмдэглэсээр 30 шахан жил болжээ. Тиймээс жил бүрийн энэ өдөр эх орныхоо төдийгүй их дэлхийн өнцөг булан бүрт суугаа ахмадууд маань нэгэнд ор цугларч инээд хөөр баяр баясгалан хуваалцдаг дотн өдрийн нэг болоод байгаа. Монголын Ахмадын өдөр жил бүрийн 10 сарын 1-нд тохиодог. Ахмадууд маань энэ өдрөө хүсэн хүлээж байдаг ийм сайхан уламжлалтай. Энэ Ахмадын өдөр зөвхөн 10 сарын 1-нд Ахмадын эрх ашигыг хамгаалах өдөр болгон зарласан хэдий ч манай Ахмадын байгууллагууд, шат шатны Ахмадын байгууллагууд, тухайн манай дүүргийн Ахмадын байгууллага бол оны эхнээс Ахмадуудынхаа дунд энэ 10 сарын 1-нд өгдөж олон төрлийн ажил зохион байгуулдаг. Өөрөөр хэлбэл Ахмадууд маань нийгмийн амьдралд идэвхтэй оролцуулах, тэднийхээ эрүүл мэндийг дэмжих, за тэдний эрүүл урт наслахын тулд хөгжил хөдөлгөөнтэй байлгах гэдэг олон төрлийн ажлуудыг зохион байгуулдаг. За манай сонгон хайрхан дүүрэг хүн ам газар нутгийн хувьд бол нийслэлийн хамгийн томоохон дүүрэг 120 гаруй мянган км² нутаг төвчөртэй 300 гаруй мянган хүн оршин суудаг. За үүний дотроос тэдгээр 10% болох 31500 ахмадууд ажиллаж тэнд амьдарч үйл ажиллагаа явуулж байна. За энэ олон мянган ахмадуудынхаа бас алдаршуулах зорилгоор бид нар олон төрлийн ажил хийж энэ ажлыг маань дүүргийн иргэдийн хурал засаг дарга түүний тамган газар байнга дэмжиж байдаг ахмадууд өдөр баяртай байдаг. Юуны тод жишээ бол жил бүрийн 10 сарын 1-ний тохиолдуулаад хороо бороос нэг тэргүүний ахмад өрхийг өөрөөр хэлбэл шалгаруул дүүргийн тэргүүний өрхөөр шалгаруул шагнадаг. Энэ дүүр хүүхдээ одоо зөв сайхан хүмүүжүүлсэн. За эх орныхон хөгжил цэцгэлд дүүрэг хорооны хөгжил цэцгэлд үнэтэй хувь нэмэр оруулж байгаа. Тэгээд нийгэм хамт олонд одоо орчин тойрны нэр нөлөөт ийм ахмадуудаа шалгаруулад ингээд шагнадаг урамшуулт. Энэ ажил одоо маргаад энэ сарын 1-нд бас хийнэ. Монголын Ахмадын холбоо нь залуучууд өсвөр хойч үедээ эх орон зүйлсийг төлөвшүүлэх, Ахмад үеийнхний ажил амьдралын баялаг туршлах, уламжлал, ёс заншил зэргийг хойч үедээ өвлүүлэхийг зорилгоо болгон ажилладаг. Өчигдрийн Монголыг бүтээн байгуулалцахад гар бие оролцож, өнөөдрийн Монголыг бүтээж, ирээдүйн эх орны хөгжлийг тодорхойлогч залуусын мэдлэг боловсролын суурийг тавигч ахмадуудын гавьяа асан ихэ. Өнөөдөр Монголын хүн амын бараг тал хувь нь одоо залуу тэгээд өсвөр үе болцор үе болчлоо. Тэгэхээр 10 жилийн дараа 20 жилийн дараа одоогийн ахмадууд бид нар бол өгөө болж байна. Тэгэхээр бид өөрсдийнхөө мэддэг юмыг улс эх орныхоо төлөө гэсэн сэтгэлээр хойч үед өвлүүлэх зайлшгүй шаардлага гарч байгаа. 2-3 асуудал байна. Өнөөдөр нэгдүгээрт бол энэ нийгэмд уламжилт гэр бүл, орчин үеийн гэр бүл хоёрын асуудал айхтар анхаарал татж байна. Өөрөөр хэлбэл ахмад үе залуу үе хоорондоо таталцах хүч түлхэлцэж байна. Өөрөөр хэлбэл энэ болохгүй байна, тэр болохгүй байна гэдээ одоо бие биенээ ингэж түлхэлцэж байна. За энэ бол аюултай. Тийм учраас ахмад ба залуу үеийн холбоог айхтар ойр авч явахад манай залуу үеийнхэн ахмадууд тал талаас хичээж энэ манай л хөөхд юм. Тэ? Нийгэмд хамаагүй их маягаар ухаандаа ингэж хандж болохгүй. Манай хөөхд, тэрний хөөхд, Монголын хөөхд бүгдийн төлөө гэж ахмадууд анхаарах хэрэгтэй. Залуучууд бол ахмад биднээс уг сургаалыг сонсдог. Сонслогүй ч яах вэ? Тэгэхдээ гаднаа хүлээж аваад гараад явахтай зэрэг л энэ одоогийн залууч өөр болчихсон шүү дээ. Бидний сэтгэлгээ өөр. Бид өөрөөхөр явна гэж иймэрхүү байдал ажиглагдж байна. Энэ бол хамгийн аюултай. Тийм учраас өвгдээц энэ гэр бүл чинь 6000 жилийн өмнө үүссэн. Энэ явцад нэг сайхан үлдээсэн зүйл бол ерөөсөө ахмадаа хүндлэх уг сургаалын сонсох ийм уламжил өнөг хүрсэн байгаа. Тийм учраас залуучуудаа хүүхдтэй хандаж хэлэхэд бол
Ерөөсөө Ахмадын үгийг сонсохоор өнгөрсөн үеэ мэдэхгүйгээр ирээдүйн Монголын асуудлыг бол оновчтой тодорхойлж чадахгүй гэж би ингэж боддог юм аа. Тэгэхээр энэ талаар бол их л ярьж хэлж явдаг. Тэгэхээр хоёр талаасаа залуу Ахмад үе хичээж бие биенээ хүндэл дээдлж Монгол эх орныхоо төлөө үе үеийн залуу холбоог одоо авч яваарай гэдгийг түүх 90 жилийнхээ өдөр та бүхэндээ хандан хэлхийг хүсэж байна. Энэ өдөр өөр өөрийн салбарын ахмадуудаа бахархалтайгаар нэгэн хамт олон мэт удирдах аваа салбар хороодын дарга нарыг Монголын ахмадын холбоо бүгд 90 жилийн медалаараа шагнаж урамшуулсан юм аа. Монголын ахмадын холбооны 90 жилийг тохиолдуулан үе үеийн ахмадуудын өмнөөс нэгэн үе улс ордын аж ахуйн салбаруудын тархин, зүрхэн, сөрн, сүлдэн болж байсан байгуулсан гавьяатай бүтээсэн үйлстэй буурлуудынхаа амрыг ирж сайн сайхан бүхнийг гүсэн өрөөё. Одоо манай барилгачид бол зуны цагт 80-аас 90 мянган барилгачин ажиллаж байна. Одоо барилгын салбарт бол 170 гавьяат, 33 хөдөлмөрийн баатар, төрийн сойрхолт одоо байгаа. Ингээд одоо сайн сайхан эрүүлэнг төлж байгаа. Сайн сайхны төлөө дахин хийж байгуулсан гавьяатай бүтээсэн үйлстэй улсуудаа дахин баяр хүргэхийн өсөж өрөөж байна. Байгалийн гаралтай Биоплас бараг шүү. Биеийн сэргүүлцэл дархлааг сайжруулна. Ирч хүчийг нэмэгдүүлж залуужуулна. Бүх төрлийн өвчнөөс урьдчилан сэргийлнэ. Байгалийн гаралтай Биоплас бараг шүү. Эмчлэн эдгээр хамгаална. Арын сайхан хангаа нутгаас малгай оторлож явган туусаар бүтэн аймгийг алгасан төвийн сайхан нутаг хүртэл 700 гаруй км газрыг туулж ирсэн энэ ажилсаг имийг үзэгчид амтахгүй сайн мэддэг болжээ. Идүгээ эгчдүү дөрөв төв сайхан нутагт дэлгэр сайхан жаргаж, үр хүүхдүүд нь өргөө цагаан ордоо сүндэрлүүлж, нутаг олондоо хүндлэгдсэн хөдөлмөрч ахмадууд нийгмийн хариуцлагын дагуу айл саахалтууд, улсын асрамжийн газрыг хөгшчүүл, хөдөлмөр цуслангийн багчуудыг цагаан эдээгээр хангаж, уян хишгээ түгээсээр яваа. Баярын энэл өдөр хөгшчүүлийн чин сэтгэлийн үгийг та бүхэндээ хүргье. Дэм дэмэндээ дээс ирчэндээ гихчээр би энэ хоёр дүү маань ингээ хоршоод вивнээсээ сураад энэ ногоо цагаа энэ юма ингээд ургуулад хэрэгцээндээ хэрэглээд ингээд амьдарч байгаа. Бит хоёр болохтаар мал хонио өхрээ тий ингээд өсгөөд сайн сайхан байгаад ууцныхаа хонь шүлнийхаа хоньыг энүүн дээрээ за тийм хонь авъя одоо гээл ингээд билийн нэгээр маллуулаад тэгж иргэлж ашиглаж амьдарч байгаа. Тэгээ миний энэ хийжсэн энэ юмыг л үлгэр жишээч сурчилд одоо энэ нэг уламжилж улсууд ихийгээсээ дүүнэр ихийгээсээ гэж их бодож хүсэж суух юм да. Ёстой энэ төв сайхан нутагт ирж амьдраа сайхан амьдарч байна. 28 жил амьдрахтаа ер нь ёстой дэндүү сайхан амьдралаа. Эко хашаа болгож надад цом өгсөн, хөдөлмөрлсөн хөдөлмөрийг үнэлдэг, хөдөлмөрлсөн хүн хөдөлмөрлүүлэхийг цаашдаа залуучуудаа их хэвшүүлж ажилуулахыг л одоо эмээгээс нэг талдаа үлгэр юм, нэгэ талдаа бол одоо жишээ, үлгэр жишээ гэдгийг л батчуулж ингэж уламжилж өгнөв. Уламжилч байгаа бах. Тэгтээ энэ зон олондоо баярын мэдчилгээ хүргэе. Нутгийн зан олон ах дүү Монгол орн одоо оршин суугаа Монгол орны ах дүүс минь одоо эрүүл сарвал инх тунх сайхан байх болтугай. Хураа. Монголын ахмадын холбоо нь ахмад насны өөрийн хөлмөр хамтын хүчээр хоших замаар ахуй амьдралаа дээшлүүлэх, эрүүл мэндийг хамгаалуулах, асрамж халамж үйлчилгээ авах эрхийг хангуулах үндсэн дээр холбогдох төр захиргааны болон мэргэжлийн байгууллага иргэдтэй ажил хэргийн холбоо тогтоог ажилласаар байна.
Тэдний нэг нь Монголын үндэсний Олимпийн хор оюун аа. За Монголын Ахмадын холбооны түүхт 90 жилийн тохиолдуулж үе үеийн ахмадууд биеийн тамир спортоор хичээлдэг нийт ахмадуудаа за мөн одоо Ахмадын холбооны нийт үе үеийн удирдлагуу таавахынд чин сэтгэлийн мэдчилгээ хүргэж байна. Монголын Ахмадын холбоо биеийн тамир спортын чиглэлээр олон сайхан ажлуудыг зохион байгуулан явуулдаг. Ялангуяа Монголын мастеруудын биеийн тамир спортын хороо одоо Ахмад үеийнхний дунд одоо явуулдаг одоо энэ арга хэмжээнүүдэд одоо Монголын Ахмадын холбоо маш их анхаарал тавьж маш олон одоо уралдаан тэмцээнүүдийг мастеруудын хороотойгоо хамтарч зохион байгуулдаг. Олон улсын тэмцээн, гадаад дотоодын тэмцээнүүд ялангуяа одоо сүүлийн үед түгэнд дэлгэрж байгаа ахмадууд их сонирхож байгаа граунд гольф гэдэг одоо энэ тэмцээн байна. Энэ төрлөөр маш олон хүмүүс одоо бүх аймаг нийслэл дүүргүүдэд салбаруудтай ингээ хичээлж байгаа. Одоо софт волейбол гэдэг одоо манай бас шинэ төрөл. Энэ ахмадууд маань насныхаа ангиллаар одоо тоглоод бүх аймаг орон нутгаас одоо 1000 гаруй одоо хүмүүс ирж тоглодог юм. Одоо бид мастеруудын ахмадуудын наадам зохион байгуулдаг ийм уламжлал тогтоод байгаа. Тэгэхээр одоо энэ ахмадуудынхаа төлөө тэдний бие болдор эрүүл мэндийн төлөө ингээд одоо цаг аймагт анхаарал тавьж ажилладаг Монголын Ахмадын одоо холбооныхоо нийт хамт олон дахин баяр хүргэж сайхан баярлалаа гэж хүсье. Мөн тэдний үйл ажиллагаанд төрийн бус байгууллагууд идэвхтэйгээр оролцож үйл ажиллагааг нь дэмжин ажиллах энийг нь дүүрэн жаргал захиралтай жаргал дүүрэн төрийн бус байгууллага юм а. Үйл ажиллагаагаа явуулж эхэлснээс хойш ахмадуудын дунд эрхэм их шиг дуун цэнгүүнийг амжилттайгаар зохион байгуулж Монгол улсын 10 гаруй аймаг 200 гаруй суманд Ахмадын хөгжилтэй өдөр цэнгүүнийг зохион байгуулж сар дахлын үед ч ахмадуудын санаа сэтгэлийг дэмжих ардын богны болон уртын дуу хойч үед нь их хувилбараар нь үлдээх өвлүүлэх зорилгоор мөнхийн аялгау нэртэй Ахмадын дууны уралдааныг 2 сар гаруй хугацаанд амжилттайгаар зохион байгуулж 3 шатны шалгаруулалтаар шүүн тунгааж шилдэгүүдээ тодруулсан юм а. Байгалийн гаралтай Биоплас бараг шүүн. Биеийн сэргүүлцэл дархлааг сайжруулна. Ирч хүчийг нэмэгдүүлж залуужуулна. Бүх төрлийн өвчнөөс урьдчилан сэргийлнэ. Байгалийн гаралтай Биоплас бараг шүүн. Эмчлэн эдгээр хамгаална. Ардын хувьсгалын 100 жилийн Ахмадын байгууллага байгуулагдсны 90 жилийн ойд зориулж Монголын Ахмадын холбоо жаргал дүүрэн төрийн бус байгууллагаас хамтран зохион байгуулсан мөнхийн аялал дууны улсын уралдаан маань амжилттай яваад өндөрлөлөө. За энэ улсын уралдаанд нийт одоо 21 аймаг 9 дүүрэг тийм ээ бүхэл одоо 300 гаруй сум 159 хоруудаас төлөөлөл болгож мундаг одоо дуулдаг дуучид маань оролцлоо. Тэмцээнийг маань Монгол улсын ардын жүжигчид, Монгол улсын гавьяа жүжигчид шүүн явуулсан. За энэ тэмцээний 1-р өрийн шагналыг Дундгуй аймгийн Сайн цагаан сумын Ахмад Баатар гэгч маань одоо төрүүлж энэ гран-при шагналыг эзэн болоод байна. Тэгээ энэ шагналыг гардуулахаар одоо шүүгчдийн төлөөлөлд бид нар энд хүрэлцэн ирээд байна. Ардын хувьсгалын 100 жил Монголын Ахмадын байгууллага байгуулагдсны 90 жилийн ойд зориулсан мөнхийн аялал дууны уралдаан тэргүүн байр эзэлсэн гран-при шагналыг гардуулах гэж байна. За өргөмжлөл 1 сая төгрөгийн хамтаар шагнаж байна. Энэ өргөмжлийг уншиж танилцуулъя. Эрхэм хүндэт Чэбаатар танаа. Ардын хувьсгалын 100 жил Монголын Ахмадын байгууллага байгуулагдсны 90 жилийн ойд зориулсан мөнхийн аялал дууны улсын уралдаанд амжилттай оролцож тэргүүн байр эзэлсэн баяр хүргэж өргөмжлөл алтан медаль мөнгөн шагнал гардуулж байна. За Чэбаатар ба шагналаа хүлээнэ.
Монголын ахмадын холбооноос зохион байгуулсан энэ тэмцээн уралдаанд сайхан боллоо. Баярлалаа. Энэ улс орондоо өндөр шагнал авчаад одоо баярлцгаана. Энэ ажлыг зохион байгуулж байгаа танай хамт олон одоо баярлалаа. Хамгийн одоо их сайхан уралдаан тэмцээн боллоо. Бидний ахмад үеийн бидний одоо энэ өндөр настай болцсон хойно энэ сайхан арга хэмжээг зохион байгуулж бидрийг энэ сайхан уралдаан тэмцээн зохион байгуулсанд үнэхээр их баярлж байна. Та бүхний ажил амьдралд цааш тийчин ажил амьдралд хамгийн сайн сайхныг хүсье да. Энэ бүтээгдэхүүн байхад гүйж харихад ямар ч асуудал ястай амарх. За энэ нэг шагналыг өгсөн Artrifrix гэж энэ хамт олонд энэ өндөр шагналыг өгсөн явдалд баярлалаа. За тэмцээнд маань орон нутгууд сум дүүрэг одоо бүгд сайхан идэвхтэй оролцлоо. За энэ дотроос бид одоо 10 сумыг шагнаж урамшуулж байгаа. За дуу хоорын өдгөө болсон дунд говь нутаг маань үнэхээр гайхалтай, үнэхээр мундаг, үнэхээр бахархалтай байлаа. Эндээс Гран При шагналыг авч байна, тусгай байрын шагналыг авч байна, сайн цагаан сумаас. За ингээд сайн цагаан сумд хүндэт өргөмжлөлийг гардуулах гэж байна. Хүндэт өргөмжлөл Дунд говь аймгийн сайн цагаан сумын Ахмадын хороонд ардын хувьсгалын 100 жил Монголын Ахмадын байгууллага байгуулагдсны 90 жилийн ойд зориулсан мөнхийн аялал дууны улсын уралдаанд идэвх зүтгэлтэй оролцсон танай хамт олонд талархал илэрхийлж хүндэт өргөмжлөл дурсгалын зүйлээр шагнав. Монголын Ахмадын холбооны ерөнхийлөгч Цэс Сүхбаатар жаргал дүүрэн төрийн бас байгууллагын тэргүүн Б дүүрэн жаргал 2021 он 10 сарын 1 гэж. За баяр хүргэе. Монголд Ахмадын байгууллага үүсч өгдсөн 90 жилийн өмнө тохиолдуулаад жаргал дүүрэн төрийн бас байгууллага Монголын Ахмадын ороотой хамтраад цахим дууны уралдааныг амжилттай зохион байгуулж явуулсан байна. Үүнд манай сайн цагаан сумын ахмадын төлөөлөлд амжилттай оролцож нэгдүгээр байр болон тусгай байрын шагналыг эзэлсэн байна. Иймд сайн цагаан сумынхаа ахмадын төлөөлөл болж оролцсон багийн эд ахмадуудаа баяр хүргэж сайн сайхан бүхнийг хүсье. За өнөөдөр бол маш баяртай үйл явдал болж байна. Монголын Ахмадын байгууллагаас зарсан мөнхийн аялал гэдэг одоо тэмцээнд манай аймгийн одоо 50 гаруй одоо ахмадууд уралдаанд оролцож сайхан одоо амжилт үзүүллээ. Үүний дотроос манай сайн цагаан сумын ахмад Чимдэн Баатар тэргүүн байр эзэлж Гран Прийн шагналд авч байгаа одоо нийт ахмадуудаас өмнөөс баяр хүргэж байна. Дундгой аймгийн сайн цагаан сумын 2000 ахмадуудынхаа нэрийн өмнөөс Монгол орныхон өнцөг болон бүрт суугаа нийт ахмад буурал азай борлуудаа мэндийг хүргье. Энэ бүтээгдэхүүн байхад гүйж харихад ямар ч асуудал ястай амарх. Ардын дуу бол ард түмний их нутаг энэрл хайрын бахархал мах дуу, зан заншил, ёс суртахууны амьд цамирлаг байдаг. Бидний монголчууд төмөн олныхоо халуун зүрх мэрэгэн оюунаар бүтээгдсэн ардын тэрэл дууга цэцэн мэрэгэн сургаал, уянга яруу аялгүй хэмээн дээдлэн хүндэтгэж магтан дуулж явдаг дууч ард түмэн гэлээ. Тиймдээч ард түмний сэтгэлийн гүнд тэрэл сайхан их шиг аялгауг хүргэж төмөн олондоо хүндлэгдсэн сайхан уран бүтээлчид энэхүү уралдааныг шүүж явууллаа. Цахим хэлбэрээр явагдсан уралдааны шүүгчээр Монгол улсын ардын жүжигчин Баяр Магнай, Самбуу, Монгол улсын авиа жүжигчин Туул, Одмаа, Дарима, Уянж, хөгжимчин Бадан Цэрэн нар шүүн тунгааж явуулсан юм а. Уран бүтээлчид маань уралдааны оролцогчдын талаар за ингээ мөнхийн аялгауын сайхан ахмадуудын маань дунд зохион байгуулагдж байгаа энэ улсын уралдаанд манай хот хөдөөгийн ахмадууд их идэвхтэй их сайхан оролцож байна. Их сайхан дуулдаг улсууд их олон байна. Тэртээ манай ард түмэн угаасаа дуучин ард түмэн юм чинь. Тэгээд одоо их сайхан идэвхтэй оролцож байгаа аймагудаас нэрлэх юм бол Дархан, Хөвсгөл, Архангай, Баян хонгор зэргийн аймагуудын одоо уран сайхан ч манай ахмадууд бол их сайхан дуулж оролцож байна. Сайхан дуулдаг улсууд их олон байна. Одоо нэгдүгээр шатны одоо шалгаруулалт явагдаж байна. Одоо 600 гаруй хүн дуулж оролцож байна. Тэгээ энэ дотроос одоо шүүж
шигшиж гаргана да. Ингэж ахмадуудын дунд уралдаан тэмцээн зохионо гэдэг бол маш сайн хэрэгэ. Яагаад гэвэл залуу үеийнхэндээ одоо энэ сайхан дуунуудыг ардын дуунууд болоод өөрснийхөө одоо 60-70 оны дуу хүртэл дуулцгааж штэ. Тийм учраас энэ дотор ингээ дууга үлдээн гэдэг бол маш гайхамшигтай. Энэ бол маш зүйтэй арга байна, ажил байна гэж бодож байна. Их сайхан одоо ардын дууг яаж дуулах вэ? Яг өөрийнхөө ардынхаа маягаар одоо цэвэр сайхан дуулж байгаа настай хүн байна. Ахмадуудын дунд энэ сайхан уралдаан тэмцээн явагдаж байгаа бол одоо маш их ач холбогдолтой. Одоо бид нас тунгууч яадаг вэ? Гэртээ суугаад л ингээл одоо ялангуяа энэ жил өнгөрсөн жилээс хойш одоо 2 жилийн хугацаанд гэр орноосоо гарч чадахгүй байна тий. Урлаг соёлын арга хэмжээ явагдахгүй байгаа энэ цаг үед бас ахмадуудын маань нэг удаач гэсэн сэтгэлийг сэргээсэн ийм сайхан ажил болж байна л да. Тэгээд энэ уралдаанд бол бас их идэвхтэй сайхан оролцож байгаа аймагуд байна. Тийм ахмадын хороод байна, сайхан зохион байгуулсан байна. Уралдаан бол бас хойч үедээ ингээд юм үлдээх зорилготой тий. Өөрснөө баясан хойч үедээ бас мэдхгүй одоо сураагүй тийм дуунуудыг бол үлдээх болов гэж бодож байгаа. Гэхдээ миний хувьд бол зөвхөн яг дуулж байгаа эфирт арын хувьд бол жаахан учир тусгалттай санагдаж байна. Яагаад гэвэл яг сайн бэлдэх тийм зав чөлөө ороогүй байж болно. Гэхдээ одоо бас цөөхөн дуун дотор эргэж байна. Тий ардын дуу гэхтэл одоо синхрлэг харагдах бол ян 50 гөөгөө гарын 10 руу энэс хэтэрч дуулахгүй байна. Бараг дуулахгүй байна. Яг гац нэг сайхан хөгшнөл их гоё язгуур маягтай дууллаа. Одоо хөсгөлийн дуу бол бас их ховор орж ирж байна. Тэгээ ганцхан 60 цагаан нэг их сайхан дууллаа. Дархнаа. Тэгээд ингээд одоо бусад олон ясны дуунуудыг бол бас ахмадууд нь маш их дуулж ардын дууга одоо тэр 50-60 оны ардын дуу шиг болсон ийм сайхан дуунуудыг бол маш сайхан зөвөр дуулж одоо хойч үедээ уламжлуулан үлдээх шаардлагатай л гэж би бодож байна. Сар дахлын үед энэ ахмадуудын энэ сайхан арга хэмжээ зохион байгуулагдсан явдал бол маш сайхан байна. Учир нь энэ цахимаар хийж байгаа нь бол бүр одоо хаа холоос хүмүүс наашаашгаа явах ирэхээс хулаад явдал суудал их байдаг бол энэ цахим чинь амар зүгээр өрөөсөд очисон газараасаа тэр газараасаа шууд цахимаар өөрснийхөө уран бүтээлийг наашны хулаад энд бид нэр үзээд ингээд хараад шүвчж байна. Тийм учраас энэ цахим бол хамаагүй их үр дүнтэй байна гэж ойлгож байна. За нэг хоёрдугаарт бол ер нь энэ ахмадуудын бэлтгэл сургуульт бол үнэхээр зарим нь бол сайн байна. Энэ ахмадуудын маань энэ оролдлого бол ер нь яванда ийм хүнд нөхцөлд бол байнгын юм зохион байгуулж хэрэгтэй юм байна гэж ойлголоо. Өнөөдрийн одоо энэ шүүж сууж ирсний хувьд. Ягаад тэгэхээр тэд нар чинь гэрээсээ гардггүй 2-3 жил одоо гэртээ төвжиж ирсэн улсууд ягаад нэг удаа чулуу салхинд гарангаа нэг сайхан ардын дуу очиад нэг модны аяанд ч дуулж өчөөд хүүхдүүд нь аваад хийгээд явуулчих болдог юм. Энэ бол болохол асуудал. Тэгээд хоорондоо бивийн хаймыг үзсэн ч гэсэн тэр дуулж яа энэ хөгжимжийн ихэд бас тэр ахмадууд сайхан нөлөө үзүүлнэ. Тэр энийг бол ийм хүнд нөхцөлд бол өшөө өргөн хэмжээтэй зохиож болохоор юм байна гэж ойлгож байна. За юуны өмнө өнөөдөр телевиз үзэж байгаа үе үеийн азай буурал ахмадуудаа удахгүй болох Монголын ахмадын 90 жилийн баярын мэндийг хүргье. Бид бүхэн та бүхний явуулсан энэ олон сайхан дуунуудыг сонсож өөрөө ирэхгүй сэтгэл хөдөлж одоо сэтгэл огшж байна. Хуучны одоо ойрын хэдэн жил сонсогдоогүй 10-20 жилийн өмнө дуулж исэн сайхан хуучны дууг сэргээн дуулж байгаа ахмадууд та бүхэнд баярлалаа. Үнэхээр гайхалтай сайхан уран бүтээл хийж байгаа ахмадаа сэтгэл гаргаж байгаа ахмадуудаа шүүгчдийнхээ нэрийн өмнөөс дахин баярлалаа гэдгийг хэлье. Энэ тэмцээний бас нэг онцлог бол хуучны дууг хуучнаар нь сэргээж дуулах, мартагдсан дуунуудыг эргээд сэргээд дуулах ийм сайхан бас онцлог одоо арга хэмжээ болж байгаа юм байна. Дуучдыг дуулахын хажуугаар хуучны мартагдсан дуунуудыг сэргээж дуулна гэдэг бол бас ирээдүйн бид бүхний одоо өвлөж авах залуу боловсон хүчинд маань шинэ одоо бас нэгэн хувь нэмэр оруулж байгаа шүү. Ахмадуудаа та бүхэн хуучныхаа сайхан дуунуудыг л дуулж явах юм бол залуу үе маань өвлж үлдэнэ гэдгийг би бас ахмадуудаа бахархалтай хэлье. За эх орныхоо өнцөг болон бүр суугаа ахмадуудаа Ахмадын байгууллагын 90 жилийн ойн баярын мэндийг
хүргье. За ингээд Ахмадын байгууллагаас зохион явуулж байгаа мөнхийн аялал улсын уралдаанд манай хөдөө орон нутгийн одоо Ахмадууд маш их амжилттай оролцож байна. Ингээд бүгдээрээ энэ цар тахал энэ хүнд өвчний үед одоо бүгдээрээ өөрийнхөө авьяас хүч чадвар дайчлан энэ сайхан тэмцээндээ шаргуу оролцож байгаа явдалд бол би чин сэтгэлээсээ та бүхэндээ талархал илэрхийлье. Мөнхийн аялал уралдааны 2 дугаар байрын шагналд Сонгон найрхан дүүргийн Ахмад Настан отгоны гэрээр бидэд зочилж уралдааны шагналыг хүндэтгэн хүлээлгэж өгхийн зурд түүний сэтгэлийг сонссон юм а. Ингээд танд баяр хүргье. За тэмцээний шагналыг би одоо отгон ихчтэй гардуулах гэж байна. Өргөмжлөл. Эрхэм хүндэт эс отхон танаа. Ардын хувьсгалын 100 жил Монголын Ахмадын байгууллага байгуулагдсны 90 жилийн ойд зориулсан мөнхийн аялал дууны улсын уралдаанд амжилттай оролцож дэд байр эзэлсэнд тань баяр хүргэж өргөмжлөл мөнгөн медаль мөнгөн шагналаар шагнав. Монголын Ахмадын холбооны ерөнхийлөгч Сүхбаатар жаргал дүүрэн төрийн бас байгууллагын тэргүүн дүүрэн жаргал гэсэн энэ сайхан өргөмжлөл медалийг танд гардуулъя. За баярлалаа. За таныг урлагийн янжин лам бурхан үргэлж ивэж явгээ гэдэг. За энэ уралдааныг бол манай охин хэлж оруулсан. Тэгээд би урлаг уран сайхнаар багасаа явсан. 1-р ангиас эхлээ явсан. Тэгээд байгууллага хамт олонныхаа ажиллаж байхдаа урлаг уран сайхны талаар өргөж дэмжиж оролцож явдаг байсан. Энэ бүтээгдэхүүн байхад гүй чарихад ямар ч асуудал ястай амарх. За энэ шагналыг өгсөн энэ компанид маш их баярлалаа. Цаашдын ажилд амжилт хүсье. Энэ удаагийн мөнхийн аялал Ахмадын дууны уралдааны 2 дугаар байранд баруун бүсийн тулгуур төв Ховд аймгийн Мөнх хайрхан сумын Ахмад Настан хандаа орсон юм а. Өвөг дээдсээс уламжилж ирсэн соёлын биет бус өвийг эдүүгээ ч гэсэн түүчээлэн яваа хүмүүс бол энэ л нутгийнхан. Тэр болгон нийтийн дунд тархаж түгээгүй ховор нандин уран бүтээлүүдийг тэд хадгалж бидний энэ цагт түүжээлэн авч үлдсэн байдаг лээ. За ингээд энэ Ахмадын мөнхийн аялал дууны тэмцээнд оролцож 2 дугаар байрны шагнал хүртсэндээ баяртай байна. Тэгээд энэ сайхан Монголын ахмадуудын баярыг тохиолдуулаад төрлөх Мөнх хайрхан сумынхан ахмадууд болон Ховд аймгийн Ахмадын холбоо ахмадууд Монголынхаа бүх ахмадуудтай энэ хорвоогийн хамгийн сайхан мөхнийг хүсье өрөөё. Энэ бүтээгдэхүүн байхад гүй чарихад ямар ч асуудал ястай амарх. Тус холбооны үйл ажиллагаанд идэвхтэй оролцдог гишүүн байгууллагууд, идэвхтэн сонгуультнууд олон байдгийг нь мөнхийн аялал дууны уралдаанд ахмадуудаа идэвхтэйгээр оролцуулсан улсын тэргүүний Ахмадын хороодын нэг Дорнод аймгийн Ахмадын хороо юм а. 50 гаруй жил боловсролын салбарт тууштайгаар ажиллаж, сургууль хүмүүжүүлэх их үйлсэд залуу насаа зориулсан төмөр дарга Тус аймгийн Ахмадын хороог удирдан явуулдаг юм а. За би аавынхын дэргэд суужгаад Монгол улсад Ахмадын байгууллага үүсч өгсөний 90 жилийн ойн гигэн сайхан мэндийг Монголын нийт ахмадуудаа за тэр дундаас Дорнод аймгийнхаа 8500 ахмадуудаа баярын гигэн сайхан мэндийг өргөн дэвшүүлье. Хөдөө талда мен малдар дөрэн хөвчин омэн ангар бүрэн хөрсөн дара ангиднэр бахаян хүнний хэрэгцээнд цум багцаан яндач болдоггүй далшигэ ясан баян отагэ ямаре хойцаягаар беднар эзэм болж төрөө
Дэлхийн энгийн төгөлдөр Монгол нутгийн эзэн болсон бид үнэхээр азтай. Амар тайван санаа зовх зүйлгүй. Хүссэн газартаа тааваараа мэд сайхан жаргах заяандаа бид талархал баршгүй. Налгар намрын ажил эд дундаа орж хүн бүхэн өвлжилтийн бэлтгэлээ базааж байгаа энэ л цагаар мөнхийн аялгын уралдааны зохион байгуулагч жаргал дүүрэн төрийн бус байгууллагын хамт олон Монголын үзэсгэлэнт хангай нэг Хөвсгөл аймгийн Аршаан цомыг зорж ахмадуудтайгаа уулзаж тэдэнд тулгараад байгаа зарим нэгэн асуудлын талаар ярилцсан юм аа. Байгалийн гаралтай Биоплас бараг шүүн. Биеийн сэргүүлцэл дархлааг сайжруулна. Ирч хүчийг нэмэгдүүлж залуужуулна. Бүх төрлийн өвчнөөс дурдсан сэргийлнэ. Байгалийн гаралтай Биоплас бараг шүүн. Эмчлэн эдгээр хамгаална. Ардын хувьсгалын 100 жилийн ой, Ахмадын байгууллага байгуулагдсны 90 жилийн ой зориулж Монголын Ахмадын холбоо жаргал дүүрэн төрийн бас байгууллагатай хамтран мөнхийн аялгау гэсэн цахим улсын уралдааныг бүх орон даяар нийт ахмадуудтай зарласан. За энэ хүрээнд одоо аймаг сумдууд бол маш их идэвхтэй сайхан оролцож байна. Одоо энэ тэмцээнд хамгийн одоо идэвхтэй санаачлагтай оролцсон аймаг сумуудыг одоо бид нар бас шалгаруулж байгаа. Энд одоо Дорнод аймгийн Цагаан Овоо сум, Хөвсгөл аймгийн Аршаан сум, Өвөр хангай аймгийн Уянга сум гэж одоо мөн одоо олон сайхан сумууд идэвхтэй оролцсон. Ингээд Аршаан сумын Ахмадын хороонд хүндэт өргөмжлөлийг гардуулах гэж байна. Ардын хувьсгалын 100 жил Ахмадын байгууллага үүсгэн байгуулагдсны 90 жилийн баярын мэндийг Хөвсгөл аймгийнхаа болон Аршаан цомынхаа нийт ахмадууд төргөж эрүүл их урт насаж удаан жаргахын явдлыг өргөн дэвшүүлье. Ахмадын байгууллага байгуулсан 90 жилийн тохиолдуулан мөнхийн аялгау улсын уралдаанд амжилттай орж 2 дугаар баримт шалгарсан ахмадуудтай цаашид тэргүүн байр эзлэхийн ерөөлийг дэвшүүлье. Аршаан цомын ахмад настанд амьдарч байна. Би Аршаан суманд 1983 онд ирээд тэрнээс хойш товтон энэ суманд аж төрж амьдарч байна. Би урд нь мал зүүч хийжсэн. Мал зүүч 30 гаруй жил хийж байгаад өндөр насныхаа тэтгэврт 2001 онд нагарсан. Тэрнээс хойш 2010 оноос хойш Ахмадын одоо зөвлөлд удирдах зөвлөлийн гишүүнээр ажиллаж өдөө хөрлөө. Ингээд манай Ахмадын 90 жилийн ой болох гэж байна. Энэ 90 жилийн ойг тохиолдоод Ахмад настангуудаа аж жаргал, улам урт насалж удаан жаргахын өлзийтэй сайхан ерөөлийг дэвшүүлье. Манай Ахмадын хорооны хамт олон бол энэ ахмадуудын төлөө төрөл бүрийн ажлуудыг зохион байгуулдаг. Ер нь ахмадууд маань ч гэсэн одоо ер нь энэ зохион байгуулж байгаа ажилд бол идэвхтэй оролцдог юм аа. Мөн одоо сая одоо энэ ковидтэй холбогдуулаад сүүлийн 2 жил баг ахмадын дунд бид нар бол одоо тийм бөөгн ирсэн ажил зохион байгуулахгүй одоо хэвтэрт байгаа одоо асраанд байгаа ахмадуудаа эргэж тойрох ийм зохион байгуулалтын ажлуудыг хийж ирсэн. Энд бол ахмадуудаа одоо тийм чацарган одоо бослогож хүргэж өгөх мөн одоо тэднийхээ эрүүл мэндэд үзлэг хийх эмч нартайгаа явж дарга нартайгаа явж ингэж ийм ажлуудыг бол хийж ирлээ. Одоо сүүлийн үед одоо ахмадуудын дунд авч байгаа төрөлбөрийн арга хэмжээ төрөөсөл төр зэскээс бол арга хэмжээ авч байна. Гэхдээ одоо энэ ялангуяа энэ ахмадуудын тэтгэврийн асуудал дээр бол нэлээд анхаарал байна. Ийм одоо сандлыг бол миний хувьд бол одоо тавьж байна. Миний хувьд бол одоо өөрийнхөө дагуу бол энэ зохиож байгаа ахмадуудын дунд бол одоо янз бүрийн одоо тийм семинар яах сургалт зохион байгуулах ийм ажлуудыг бол хийсэн. Мөн одоо бас ахмадуудын дунд 70-90 настай ахмадуудаа бол бас ийм хүндэтгэл үзүүлдэг манай Ахмадын хороо бол. Тийм учраас одоо бас аймгийнхаа хэмжээд бол манай Ахмадын хороо тэргүүний Ахмадын холбоо болсон байгаа. Манай энэ Ахмадын хорооны дарга бол олон жил ер нь бас удирдах ажил хийжсэн хувьд бол бас ер нь
нэлээд тодорхой ийм ажлуудыг зохиож ирсэн. Мөнхийн аялгууд тэмцээнд бол манайхаас олон 20 гаруй хүн оролцсон. За түүний одоо 2 дугаар шатанда 14 хүн шалгарсан. За энэ ажлыг сайн зохион байгуулсан манай ахмадын хороонд Монголын ахмадын хороо тэгш жаргал дүүрэн төрийн бус байгууллага бол шагнал гардуулж өгсөнд баяртай байгаа. За мөн ядны одоо хол зохиодог ажил бол ер нь ахмадуудаа одоо уулзаж тэдний санал бодлыг сонсох. Тэгээд тэдэнд ямар тусалцаа юу хэрэгтэй байгааг нь одоо бас мэдээж төр захиргааны байгууллагад дамжуул өөрийн одоо боломжоор ахмадын байгууллага өрийн боломжоор туслахын туслаад бусад одоо өөрийн боломжгүйгаа бол одоо төр засагтай танилцуул туслаа авдаг. Өвсгийнхээ ард түмэнд баярлалаа. Ашаантынхаа ард түмэнд баярлалаа. Сайхан бүгчүүдэд баярлалаа гэж хэлье да. Мөнхийн аялгуу дууны уралдаан ийхүү амжилттай болж Гран при шагналын эзнээр Дундгой аймгийн Ахмад настан сайн цагааны баатар тодорч Гэд байрыг Ховд аймгийн Мөнхаан сумын оролцогч Ханд, Сонгон найрхан дүүргийн оролцогч Отгон, Өвөрхангай аймгийн Батүлзээ сумын оролцогч Наран цэцэг нар тус эзэлсэн юм а. Уралдаанд оролцсон нийт ахмадуудаа баяр хүргэе. Өнөөдөр сайхан байна. Өнөөдөр ингээд Монголын ахмадын байгууллагын 90 жилийн хөвцсөн бүтээлч ажлууд аймагт өрнөж байна. За манай ахмадын хороо бол 8700-аад ахмад настантай. За ингээд ахмадынхаа энэ овоог өгтөж 2 жилийн 20 оноос эхлээд гоё 90 сайхан бүтээлч ажил зарласан байгаа. Энэ ажлууд маань үнэхээр урагштай. Өнөөдөр цар тахал өвчний одоо хүрээнд ингээд сайхан ахмадуудтайгаа уулзсан, уучирч, хөөрч, цуглаж чадахгүй байгаа ч гэсэн энэ дэглэмийн хойноос цахим одоо харилцаа цахимаар өнөөдрийн одоо хөгжилтэй хөл нийлүүлдэг болсон шүү дээ. Манай ахмадын байгууллага ахмадууд маань утсан дээрээсээ сонсон, энэ цахим сургалтуудад оролцсон. За дуу алдаршуулах ажлыг цахимаар хийн. Бүх ажлууд их сайхан одоо амжилттай явж байгаа. Тэгээ Монголын ахмадын холбоо бидний ажлыг одоо өндөр үнэлсэн байгаа. Тэгээд 2019 онд Монгол улсын тэргүүний ахмадын хороо болсон байгаа манай хороо. За өнөөдөр Монгол улсын хэмжээнд 313 мянган ахмад настан байна. За тэдгээрээс одоо 20% нь бол одоо 70-аас дээш настай өндөр насжилж байгаа ийм ахмадууд байгаа. 100-аас дээш настай 136 ахмад настан байна. Энэчлэн одоо ахмадуудынхаа насаар нь, ажил амьдралын байдлаар нь, оршин сууж байгаа газраар нь, аж ахуйн нэгж байгууллагуудаар нь одоо ахмадын байгууллагад бүртгэн судалж тэднийг одоо нийгмийн амьдралд идэвхтэй оролцуулах, аж амьдралд нь дэмжлэг тусалцаа үзүүлэх, ахмадуудын төлөө бүх нийтийн анхаарлыг хандуулах чиглэлээр Төв нутгийн ахмадын байгууллагууд маш идэвхтэй ажиллаж байна. Өнөөдөр ахмадын байгууллагын одоо системд ахмадуудын төлөө ажилладаг салбар одоо нэгжүүдэд 13 мянган идэвхтэн сонгуультын ажиллаж байна. Эдгээр хүмүүс бол одоо ахмадуудаа бүртгэж судалж тэднийхээ аж амьдралыг дэвшүүлэх, төр засгийн хууль тогтоомжийг хөргөжүүлэх чиглэлээр олон төрлийн арга хэмжээ авч ажиллаж байгаа. Ялангуяа ахмадуудын чөлөө цагийг ая тогтоо өнгөрүүлэх, тэднийг одоо урлаг, спорт бүх талын одоо арга хэмжээнд идэвхтэй оролцуулах, ахмадуудынхаа эрүүл мэндийг одоо хамгаалах, улсын сэрлийг хөгжлөлтөд оруулах, за тэгээ урт наслах, эрүүл урт наслуулах зорилтыг одоо хэрэгжүүлэх чиглэлээр олон чухал арга хэмжээ зохион байгуулж байгаа. За ингээд түүхт 90 жилийн ойг тохиолдуулан Монголын бүх аймаг, сумд, баг, бригадад ажиллаж байгаа ахмадын одоо идэвхтэн сонгуультнууд түүнчлэн одоо тэр онцгой улам бүрт одоо сайн сайхан амьдарч байгаа нийт ахмадуудаа ахмадын байгууллагын 90 жилийн түүхтэй баярын мэндийг дахин хүргэж урт насж удаан жарахын өлзийтэй эрүүлгийг өргөн төвшүүлье. Жил бүрийн 10 дугаар сарын эхний 7 хоногт багтааж байгууллага хамт олон өөрийн залуу халуун насаа улс орондоо ихийг хийж бүтээж бахархан үйлсийг бүтээж авсан ахмадуудаа хүлээж авдаг болсон нэлээдгүй хугацаат үджээ. Энэ л өдөр түүхийн хугацаа эргэн нэг сүгэж алдаа оноогоо хэлэлцэж ирээдүйдээ ямар зүйлийг хийж бүтээх нь бидний ирээдүйдэд тустай вэ гэх зэрэг олон сайхан санаачлагыг ахмадуудаасаа сонсож хийж бүтээх үйл хэрэгтэй үнэнгүй зөв гаргалгаа бүхий замыг бид сонгодог. Харин сүүлийн жилүүдэд айхтар өвчний учир цахим хэлбэрээр уулзалтуудыг сонирхолтой хэлбэрээр зохион байгуулсан байна.
300 гаруй мянган ахмад буурдуудынхаа дуу хоолой эндэрн болдог Монголын ахмадын холбооны үүрэг оролцоо нийгэмд асар ихээ. Буурлаа хүндэлж явбаас гоён нь эрнэ гэдэг. Буурлаас уг сургаалын сонсож амьдрал ахуйдаа хэрэгжүүлсэн хүн бүхэн сайн сайхан гэрэл хийгээтэй бүхнээр жигүүрлэнхэн хүний хорвоо туулдаг үлээ. Энэ жил гавьяаныхаа амралтыг эдэлж эхэлж байгаа шинэхэн ахмадуудаа атгсан гар мэт нэгэн цул хамт олныг бүрдүүлж чадсан ахмадын хороон дарга нар идэвхтэн сонгуультнуудаа Монголын ахмадын холбооны түүх 90 жилийн ойн баярын мэндийг дахин хүргэж эрүүлэн дурт удаан нас хамгийн сайн сайхныг та бүхэндээ хүсье.